Одоо Хятадын дөрвөн их уламжлалт баярын нэг болох Тэрэг сарны баяр буюу намрын дунд сарын баяр тохиож байгаа юм а. За тэгвэл жил бүрийн бэлгийн тооллын 8 дугаар сарын 15-нд тохиодог энэхүү баяраар Хятад улсад өөм идэх, за сарны дахлаг явуулах, сар сонирхох, за үүнээс гадна мөн цэцэг дэглүү өлгөх гэх мэт зан үйлүүд болдог. Ийхүү Өвөр Монголын урд засгийн хорны ардын засгийн газрын хууль мэдээллийн алба, за мөн Өвөр Монголын урд засгийн хорны боловсролын танхимаас санаачлан Өвөр Монголын их сургуулиас хариуцсан зохион байгуулсан, за Хятад суралцагч гадаад оюутнуудад Тэрэг сарны баярын тухай танилцуулах сэтвчилсэн арга хэмжээ болж байгаа юм а. Тэгвэл энэхүү арга хэмжээний хүрээнд ямархуу хөтөлбөрүүд зохиогдох юм болоо хамтдаа сонирхцгаая. Арга хэмжээний хүрээнд ээвэн амсах, цайны урлаг сонирхох, цэцэг дэглүү урлах зэрэг хөтөлбөрүүдийг зохиосон төдийгүй Өвөр Монголын их сургуулийн олон улсын боловсролын дээд сургуулийн Ямбовы доктороос гадаад оюутнуудад Тэрэг сарны баярын тухай дэлгэрэнгүй мэдлэгийг уламжилсан бол Монгол, Орос, Пакистан, Итали, Вьетнам, Испани зэрэг улс орны 60 гаруй оюутан арга хэмжээнд оролцсон байна. 这次活动让我了解了中秋节的来源和传统习俗。中秋节在中国有着悠久的历史，承载着人们对团圆、幸福的美好向往。 Сайн байцгаана уу? Би Монгол улсаас ирсэн сурагч байна. Энэ жил магистр сурах гад саяхан ирсэн. Ирээд удаагүй хахад намрын дунд сарын 15-ны баяр болж байна. Тэгээд сургуулиас маань зохион байгуулад ийм сайхан арга хэмжээнд оролцсонд бүгдэнд нь баярлалаа. Сая Еве идэж үтлээ. Тэгээд их сайхан хамттай байна. Бас олон түүхийг нь сонслоо. Тэгээд энэ нь миний гадаадд сурч байгаа их сайхан дурсамжаал үлдэх хаа. Хятад улсын цайны их нутаг хэмээх сайхан алдартай. За Хятадын ард түмэн цайг таньж ашиглаж эхэлсэн түүхийг дурдвал гэртэйг 4700 гаруй жилийн өмнөөс ихтэй. За энэ их урт түүхийн аянд цайны сэтвчилсэн соёлыг бүтээсэн байдаг. Тэгвэл энэхүү соёл нь өнөөдрийг болоход хэр сайн уламжлагдаж, ямар арга хэлбэрээр өвлөгдөж байгаа юм болоо. За өнөөдрийн арга хэмжээний хүрээнд мөн цайны соёлыг гадаад оюутнуудад сонирхуулах хөтөлбөр зохиогдож байгаа юм байна. 大家好，我叫邵玛利亚，我们今天来了，看看这个，中国的节日中秋节，吃了月饼，聊了这个中国的文化，老师教了我们很多故事，然后现在我们弄这个画画，就。 我们一起好好玩。好嘞，中秋节快乐！我觉得来这里非常好，我真的感动，谢谢大家。